Би болохоор мөрөн сумын хүнсүүд аж ахуйн засгийн мэргэжилтэн Гаан Чимэг гэдэг хүн баамаа. Манай сум бол юугаар онцлог өгөхөөр өөрх болон өөрснөө хүнсний ногоогоо тарьж өрхөө хангамжаа өөрснөө сумаасаа 100% хангадаг. Одоо бол бид нар яах вэ гэхээр өөрсдийн хангасан тэр ногоогоос илүүдлийг болохоор сум орон нутагт босод газар борлуулдаг ийм онцлогтой сум байгаа юм. Манайх болохоор Чингис хотын 20% нь болохоор төмс хүнсний ногоогоор хангадаг. Бид нар болохоор намартаа төмс хүнсний ногоогоо борлуулдаг байсан бол энэ жил болохоор өнгөрсөн жилүүдэд 100 тонны зойрын асуудлыг шийдвэрлснээр бид нар бас ногоогоо хадгалж хавар хүртэл борлуулалт хийх юм боломжтой болсон. Бид нар өмнө нь болохоор бууцаа, юуцаа, цэцэг зүйсээ, брокколи гэдгийг тарьж чадахгүй байсан бол одоо бид нар энэ жил болохоор хүнсүүдийн аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас хөнгөлөлттэй үрийн дэмжлэг авч нэр төрлөө олжруулаад 13 нэр төрлийн хүнсний ногоо тариалж байгаа. Тэгээд ингээд намар ургасан үед манай нутгаар зочлоорой. Бид нар бас яа тарьсан ямар сайхан юм бүтээснээ бас та нарт бас үзүүлж харуулах бэлэн байна. Хүнсээ өөрснөө үйлдвэрлэж хүнсний хувьсгал хийцгээе.